Сайн байцгаана хүн үзэгчдээ. De facto time хүргэж байна. Энэ таймероо бид 26 оны 8 дугаар сарын 14-өөс 21-ний хооронд Монгол улсад болсон 7 хоногийн хамгийн чухал 3 үйл явдлыг онцолж ярьдаг. За эдийн засаг дээр энэ 7 хоногт болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эх оны 1 сарын 1-ээс 1 сая төгрөг болсон. Хоёрдугаард нийгмийн хэмжээнд шатхууны үнэгүй амлалт үнэтэй бензин. Гуравт нь дэлхийн давтсан COP17 юу болж байгаа вэ? Энэ тухай та бүхэнд онцолж ярих гэж байна. За нэгдүгээр эдийн засаг. За доод цалин 1 сая төгрөг боллоо. Энэ юу вэ гэж. Өнгөрсөн 7 хоногт болсон 8 сарын 17-нд болсон хамгийн том мэдээ болбол Монгол улсын хөдөлмөр нийгэм хангамжийн халамжийн яам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг minimum wage гэж ярьдаг 1 сая төгрөг болсон тухай зарласан. Энэ 792 мянган төгрөг байснаа 26% өсөд жилийн дотор юм боллоо. За сайхан сонсогдож байгаа дугуй тоо 1 сая төгрөг. Гэвч сонсоход сайхан ч гэсэн эдийн засгчийн нүдээр яаж харагдаж байна вэ? Гэвэл их нэлээд хэдэн асуултыг бий болгож байгаамаа. За энэ тухай ярина. За гурван талд үндэсний хороо гэдэг газар хоролдоод хөдөлмөрийн хөлсний хэмжээг ийм болгочлоо. За тэгээд засгийн газар юу гэж нэхэ тэгш оролцоотойгоор бид ярилцж хагаад хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талд үндэсний хороо хилэлцээд тогтоодог юм аа. Тэгээд дараах хүчин зүйлийг авч үздэгэ гэж мэдгдсэн байна. Хүн амын амжиргааны доод түвшин, хоёр дахь нь хөдөлмөрийн бүтээмж, дундад цалингийн зохистой харьцаа, гурав дахь нь нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляц гэсэн ийм 5 үзүүлэлтээр тооцдог юм а гэж хэлж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэж. Ялангуяа энэ 5 үзүүлэлт дотроос хөдөлмөрийн бүтээмж, дундад цалингийн зохистой харьцаа гэдэг ойлголтыг энэ тэр гурван талын хилцээд орж байгаа тэр бизнесийг төлөөлж байгаа хүмүүс юу гэж үзэж байгаа тухай бид мэдэхгүй байна. Тэгээд тэд нь яг үнэхээр бизнесийг төлөөлж чадж байгаа юм уу юм уу гэсэн асуулт гарч ийн. Яагаад гэвэл би тайлбарлая. За 2007 онд энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу minimum wage гэдэг юм 90 мянга байсан. 2014 онд жил болгоны нэмэгдсээр байгаад 14 оноос өнөөдөртэй өнөөдрийг үзэх юм бол 4.4 дахин нэмэгдсэн. Голч цалин. Өнөөдөр болохоор энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 5.2 дахин өссөн байна. Яг энэ маягаар явах юм бол эх онд энэ голч цалингийн 40% нь болох гэж байна. Тэгэхээр ер нь бол яаж ч байсан гэсэн 40% баталгаатай авна гэсэн санаа гарч ирж байгаа юм. За энэ доод хэмжээг нэмэхээр нийгмийн даатгалын шимтгэлийн доод хэмжээ төрөл бүрийн торгуул татвар автоматар өсдөг. 25 онд энэ доод хэмжээг цалингийн доод хэмжээг 132 мянгаар нэмсэн. Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэл эхний хагас жилд 22%-аар хүн амын хувь хүний орлогын албан татвар 13.22 өсөж байгаа. Тэгэхээр төрд орж байгаа татварын хэмжээ эрс нэмэгдэж байгаамаа. За хоёрт цалин өссөн сургаар барааны үн дагаж хөөрдөг. Манай энэ зах зээлийн бодит байдал. Тэгээ одоогоор 8% нь цалинжиж байгаа. Энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 100 мянган хүн гэсэн үг. Тэдний 100 мянган хүн 208 мянган төгрөгөөр сар болгон илүү цалин авна. За энэ нөгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жишиглэж авсан зарим салбартаа 2 сая төгрөг хүртэл цалин нэмэгдэж байгаа. Авж байгаа цалин нэмэгдэж байгаа. За ингээд ажил бүтээмжтэйгээ хамааралгүйгээр ингэж өсөж байгаа нь зах зээлийн мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмээд ингээд инфляцийг өдөөдөг. За мөн энэ сүүдрийн эдийн засгийг өдөөдөг. Яг гэвэл нөгөө цалинждаг бүлэг нь ихэвчлэн жижиг аж ахуйн нэгжүүдэд байдаг. Бичил салбар төвлөрсөн байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн өртгөн нэмэгдэхээр зардлаа даахгүй бизнесүүд албан бус хөдөлмөр эрхлэлтийг нэмэх эрсдэлтэй байдаг. Үр дүнд нь ажилтнууд нь нийгмийн даатгалын шимтгэлгүй
тэрний баталгаагүй болж үлддэг. За мэдээж сонгуул ойртож байгаа дохио энэ. Одоо инфляц 13% хүрсэн байна. Хоол түлш нийлээд өссөн, үнэн өссөн, бүр хүнсний хувьд бол 25% өссөн байгаа. Тийм ч учраас Монгол банк 8 сарын 12-нд бодлогын хүүгээ 12-аас 12.5 болгож өсгсөн. Энэ тухай өнгөрсөн 7 хоногт ярьсан. Энэ нөхцөл харин доод цалин 26% нэмнэ гэдэг нь аж ахуйн нэгжүүд зардлаа үнэндээ суулгана гэсэн үг. Үн өснө, тэр нь цалин гиднэ. Гэл ахаал нөгөө тойрогтой орж байгаа хэрэг. За хоёр дахь бүлэг асуудал бол цагийн ажлын одоо хар зах байдаг. Доод цалин нэмэгдэхээр аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй ажлын байрныхаа тоог цөөлдөг. Цагаар бүртгэлгүй ажил болдог. Монгол аль хэдийн том болчихсон энэ одоо хөдөлмөрийн хар зах улам өргөжих эрсдэлтэй. За ингээ би та бүхэнд Туркт юу болсон тухай ярмаар байна. Харьцуулж. Туркд яг энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж байдаг. 23 онд 40% нэмсэн. 24 онд 49%, 25 онд 30%, 26 онд 27%. Үр дүнд нь нийт хөдөлмөрийн зах зээлийн хөдөлмөрийнхэн зах зээлд ажиллаж байгаа хүмүүсийн 40% нь ийм цалин авдаг болсон. Буюу тэр нь одоо бол 30 мянган лира байх юм. За Туркийн ерөнхийлөгч Эрдоган болохоор зэрэг бодлогын хүү бол одоо хамгийн өмнө дайсан mother of all evils гэж хэлсэн. Тэгээд тэр хүн бол ингээд Төв банкныхаа захирлуудад Төв банкныхаа ерөнхийлөгч нартаа тохирдог байлдаж ярьсан. 19 онд Мурат Ситика гэж хүн байсан. Тэр хүүгээ бууруулахаас бодлогын хүүгээ бууруулахаас татгалзсан учраас нэг шүн тушаал гараад халагдчихсан. Нэг өглөө босоход. 20 онд Мурат Уйсал гэж хүн байсан. Лира дахин унаад байсан. Энэ хүн нэг жил ажиллаад л бас халагдсан. За 21 онд Начи Акабал гэж. За энэ хүн бол хүүг нэмсэн, зах зээл сэргсэн, яг 130 хоногийн дараа ахаад халагдсан. Тэгээ 21 онд энэ АКП өөрийнх нь намынхаа хүнийг томилсон. Энэ Шахад Кавжи Оглу гэж хүнийг. За энэ хүн болохоор өөрөө цагтаа хүү бол инфляцийн ихээ гэж бичдэг нийтэлж байсан. Тэгээд 21-ээс 23 онд ажиллахдаа хүүг нэмсэн. 8-аас хүүг бууруулсан. Тэг энэ хүн бүр 15-аас 19% байсныг энэ хүн өөрийнхөө намын даргын даалгавраар 8.5% болгосон. Тэгээд инфляц нэмэгдсэн. Тэгээд тэр 23 онд халагдсан шалтгаан нь 23 онд сонгуул болоод яг энэ үед нь Эрдоган ялаад тэгээд мань хүнийг бүтцийн өөрчлөлтөөр ажиасгасан. За ингээ үр дүнд нь юу болсон? 21 онд 1 лир $1 8 лир байсан. 21 онд 18 болсон. 22 онд 18.6, 23 онд 23, 24 онд 1 лир $30 болж хувирсан. Тэгээд Кажи Оглогийн энэ засаглах үед Төв банк нь ингээд лира долларын эсрэг 3 дахин буурсан. Унсан. Ингээд инфляц 22 онд 80% давсан байсан. За зарим бие даасан судлаачдаар энэ бол 150% байсан. Тэгээ энэ хүн халагдсныхаа дараа банкны зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө ажилчдад зориулаад хөнгөлөлтөө зээл авъя гэж давхиж ирсэн. Тэр гол шалтгаан бол Турк 2023 онд нөгөө бодлогын хүүгээ эрс бууруулахаар зээл нэмэгдээд, барилгын нэмэгдээд, хүн нэмэгдсэн гэсэн барилгын үн маш огцом өссөн учраас асар том хямрал болж ирсэн. Барилгын орон сууцны үн хямрал болж ирсэн. За ийм л үр дагавар авчирдаг юм байна. За Монгол улсад нэг жишээ хөдөлмөр эрхлэлтийн түвшин 1% буураад 58.1 болсон. За инхээр Монгол улсын хөдөлмөрийн нөөцийн хувьд ярихад 1.4 сая ажиллах хүчинтэй тэрний 95% нь ажиллаж хөдөлмөр эрхэлж байгаа. Гэхдээ 5.5% нь ажилгүй гэж бүртгүүлсэн байгаа. Тэгээ 79 мянган хүн байдаг ажилгүй гэж бүртгүүлсэн. Тэрний 3/1 нь ажил хайгаад олдохгүй байна гэж байгаа. 12% нь суралцж байгаа. 10% нь зөвхөн улирлын тэм чанартай ажил хийдгээ гэж хэлж байгаа.
Тэгээд нөгөө талдаа энэ бизнес эрхлэгчид ингээд гуйгаад явсан ч гэсэн ажил хүн олдохгүй байгаа. Тэр гол шалтгаан болохоор зэрэг боловсрол ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалсан, мэдлэг чадвараас нь хамаарсан ийм орон зай үүсчээд байгаа юм. Тэгээд тийм учраас нийт хөдөлмөр эрхлэгчдийн тал хувь нь үндсэндээ бол одоо ажилтай гэсэн нэртэй ихтэй ажилгүй байгаа гэсэн санаа явж байгаа юм энэ дэр. Яагаад гэвэл манай жишээл нийт ажиллах хүчний тал хувь нь үйлчлэгээний салбарт байгаа, дөрөвний нэг нь аж үйлдвэр барилга дээр байгаа, нөгөө дөрөвний нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа. Гэхдээ энэ хугацаанд энэ үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоо 3.21-ээр 1 жинт өссөн байна. Хөдөө аж ахуй 2.9-1%-аар буурсан байх юм. Боловсруулах үйлдвэр 1.6-1 буурсан байна. Гэх мэтээр энэ манай хөдөлмөрийн зах зээл дээр энэ наад зах нь хөдөлмөрийн хүйсний доод хэмжээ яад нөлөөлж байгаа, энэ бизнес яад нөлөөлж байгаа тухай бид ярьлаа. Ямар ч л гэсэн 1 сая төгрөг бол гой сонсогдож байгаа. Гэхдээ энэ бол инфляцийн жилд 1 сая яг хичнээн 1 сая төгрөг хэд болох вэ гэдгийг одоо бас таах ёстой бид хэлэх ёстой. Жишээлбэл OECD тийм OECD гэдэг олон улсын байгууллага байдаг. Тэрний 29 орны судалгаан дээр ийм дүгнэлт гаргасан байдаг. 10% нь одоо ингээд хөдөлмөрийн хөндлөсний доод хэмжээг 12 өсгөхөд хэрэглээний инфляц 0.3%-аар өсдгөө гэсэн ийм харилцан хамаарлын тухай дүгнэлт байдаг. За тийм учраас бид нар энэ хөдөлмөрийн хөндлөсний доод хэмжээ гэдгийг бас олон талаас нь харах шаардлагатай байна. Ер нь бол хөдөлмөрийн бүтээмжлэгээ холбогдож л энэ цалин нэмэгддэг болохоос 3 байгууллага нийлж яагаад ингэх ёстой гэж тушаагаад байдаг бол энэ зах зээлийн эдийн засгийн зарчмаар манайх ердөөсөө угаасаа явахгүй байгаа. Тэгээ энийг улам гүнзгийрүүлж, улам энэ зах зээлийн зарчмаас нь холдуулж байгаа алхам юм а гэж харж байна. За өнөөдрийн онцлох гэж байгаа 2 дугаарх сэдэв болохоор энэ бензин амлалт ба дараалал. За 7 хоног өнгөрлөө, дараалал өндөрсөнгүй, буусангүй та бүхэн харж байгаа. 8 сарын 3-нд засгийн газар зарласан тэгш сондгой дугаарт ялгаж нэвтрүүлнэ бензин авахд нь. Тэгээ нэг удаа 50,000 төгрөг буюу одоо 14 литр гадны сав дүүргээ хоригдно энэ шийдвэр гаргасан. Дараалал өөрчлөгдөөг, зогсоог. За 8 сарын 17-нд 8 сарын 17-нд АИ92 бензиний 1 литрийн 33,040 бас 2,840-өөс 160, 200 төгрөгөөр нэмэгдсэн. Үн өссөн. Дараалал өөрчлөгдөв. Хоёулаа цугл байж байна. Өнөөдөр орон нутагт тухайлбал Өмнө Говь аймагт нэг биш 2 хоног очролж гин гэж өчигдөр мэдээгээр гарч ирлээ. Машинд онтож байна. Тэг яагаад одоо ийм байдалд ороод байна гэж. За засгийн газар болохоор зэрэг ингээд Оросоос яаралтай бензин авсан 25,000 тонны нэмэлт нийлүүлэлт гуйсан байгаа. PetroChina, GS Caltex гэж компаниас яриа хэлэлцээр хийж байгаа. Тусгай зөвшөөрлийг хүчингү болгоно 24 цаг ажиллахгүй бол ингэн тэгнэгээ баахан сүрдүүлсэн. Гэхдээ дараа нь дахиад буурахгүй байна. Учир нь асуудлын бид үндсийг нь биш зөвхөн шинжийг нь гадаад хэсгээр нь эмчлээд байгаа юм. Тэгэхээр одоо энгийн чигээр тайлбарлая л да. Хэрвээ зах зээл дээр үхрийн мах авахаар явлаа та засгийн газар өдөр бүр маргааш мах хэрнэ гэж амладаг. Гэхдээ нийлүүлэгч маш бага үнэтэй бол авчрах сонирхолгүй. Худалдагч алдагдaltaй зархаас татгалздаг. Мах байна. Гэхдээ тогтоосон үнээр зарах хүн олдохгүй. Бензин яг тийм байдалд байгаамаа. Тэгээд ер нь бол хомсдлын үед үн өсдөг. Энэ бол одоо хууль. Тэгэхээр тэр дохиоч нь тодорхой юм хэлээд байгаа байхгүй юу? Авчир ашигтай байх хэвээр. Нийлүүлэгч авчирна, хомсдол арилна, үн буурна. Засгийн газар үнийг барихад тэр дохио очихгүй байх юм. Нийлүүлэгч авчирхаа болно, хомсдол үргэлжилнэ, дараалал буурахгүй. 1970 онд Америкийн нэгдсэн улсад бас ийм байдал тохиолдсон. 73 оны нөгөө нефтийн хямрал, газрын усны хямрал, энэ үеэр Америкийн нэгдсэн улсын засгийн газар бензиний үнийг зарцаасан. Энээс илүү зарж болохгүй гэд орон даяар ийм үнийг тогтооцсон. Тэгээ нефтрийн хямралын үед ард иргэдийг хамгаална гэж их зорилгоор. Үр дүнд нь
хэдэн цагийн очир Америк даяар үссэн. Зарим өдөр бензин дуусаад бүр зархаа болчдөг болсон. 73 онд шүү дээ. Тэгээд баахан яваад 73. Тэгээд бараг 8 жилийн дараа 81 онд Рейган үнийн хяналтыг бүрэн чөлөөсөн. Үр дүнд нь хэдхэн 7 хоногийн дотор дараа л алга болсон. Үн нэмэгдсэн тийм. Гэхдээ бензин байсан. Монголын нөхцөл байдал яг ийм байдалд орж байна. Ер нь одоо бид мөнгөө цагаа хуйлан гин алдаж байна. Үн өссөн дараа л байж лээ. Засгийн газрын хяналт хамгийн муу хувилбарыг бий болгож ийн гэж харж байгаа. Тэгэд үнэтэй бөгөөд хомс ард иргэд нь аль хэдийн үн төлж бай мөнгөөрөө цагаараа тэр 2-3 хоног машин давтаж яхаа оронд өөр ажил бүтээгээд тэрнээсээ илүү үнцнийг бий болгох хүн шүү дээ. 8 сарын 4-нд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам Монголд эрхээ хойшлуулаа гэж вебсайтээр Америк иргэдэд зөвлөсөн байлээ. Тэгээ манай яг аялал жуулчлалын үед 100 ийм үед одоо жишээл тэгж байгаа байхгүй. Тэгээд манай аялал жуулчлалын бизнес салбар бизнесээ алдаж байна гэж. Тэгэхээр явж энэ бензиний асуудлыг шийдэх бол цорын ганцхан бол үнийг чөлөөлөх. Тэр татвар мөнгөөр татварын тэр өөрөө тэгэхэд зохицуулж болно. Нөгөө онцгой татвараа нэмж хассан маягаар тэр бол бүгдээрийн хамааралтай асуудал. За ямар ч гэсэн үнийг чөлөөлж ижил бид нар Монгол улс бензин хомсдохгүй. Одоо дайн байгаа нь үнэн. Гэхдээ бол бодит амьдрал дээр бол ягаад гэвэл энэ жижиг компаниуд ер нь Монголын компаниуд чинь ийм үнээр зарж байгаа учраас зарах сонирхолгүй байгаа. Тэгээ зарах сонирхолгүйгээс гадна ашиг орлого байхгүй учраас тэр бензин саваа барьж чадахгүй шүү дээ. Түүнээс эдгээр чинь ухаантай хүмүүс компаниуд аль хэдийн том сав барьчих шүү дээ. Тэгээ барихгүй болохоор засаг ахаад тусдаа мөнгө өгж байгаад одоо 20 компаниас сав бариулж шүү дээ. Гэхдээ ингэж барихын оронд л зах зээлээ чөлөөлөл тавьчих л да. Тэгээд зах зээл чөлөөлөхөөр үн нэмэгдэнэ гэж ярьдаг. Үгүй. Үн буурдаг. Ягаад гэвэл Монголд 200 компани бензин оруулж ирж байгаа. Тэгээ 30-40 энэ өөрийн колонктой байгаа. Тэгээд эдгээр чи хоорондоо өрсөлдөд үнэ бууруулахаас ч сонголтгүй явандаа хамгийн чадaltaй 2-3 нь үлдэх байх. Тэгээд тэр хүмүүс бол харин эргэлтэн том учраас арайч тийм амархан юм байдалд оруулахгүй гэж харж байна. За ийм 2 дахь таймыг та бүхэнд хүргэж байна. Өнөөдрийн манай онцолж байгаа 3 дахь тайм бол энэ COP17. За энэ яриа юу үрдүнэ үү те? Өчигдөр би энэ COP17 болж байгаа газараа явлаа. Томоохон их том талбай дээр ер нь аль улсад байна вэ гэмээр тийм сайн зохион байгуулсан. Үнэхээр UN олон улсын байгууллагууд ороод үнэхээр сайн зохион байгуулалтад дотор талынх нь арга хэмжээ гадаадын аль нэг оронд хийж байгаа юм шиг тийм сайхан зохион байгуулж байгаа юм байна. Хоолунд тэр агаар жил тэнтрийг хийсэн бол тасархай юм байл. Тэгээд яг энэ байшин саваа явах юм гэсэн манайх авч үлдэх юм бол авч явж дийлэхгүй үнэтэй зардалтай юм байлээ. Үнэхээр тэр зөвхөн агаар жуулагч нь гэж цахилгаан ажилт гээл. Гэхдээ бол Монгол улс дэд үтсээ тавьсан, газраа тавьсан, янз бүрийн юм байлээ. Тэгээд тэнд бол их том концерт ч юм уу, ер нь наадмын зарим арга хэмжээг томоохон концерт уулзалтыг тэнд хийх тийм сайхан талбайтай болсон байна гэж харж илээ. За тэгээд конвенцд зарим тийм заалаар нь явсан, салон, хоолоор нь явсан. За энд одоо 17 дахь талуудын баг хурал дээр Улаанбаатарт 197 улсаас хүмүүс ирсэн юм байна. Олон сайд нар одоо за бизнес тэр улс төр шинж ухааны төлөөлөгч иргэний нийгэм гээд тэгээд хажуу талд нь 2 цэнхэр бүс ногоон бүс гээд ногоон бүс нь бол үнэн бих юм шаардахгүй ордог юм байна. Цэнхэр бүсэнд бол тусгай бүртгүүлэх хэрэгтэй юм байлээ. Тэгээд энэ копинг энэ удаагийн урьяан газрыг сэргээе, найдварыг сэргээе гэсэн юм байлээ. Та бүхэн энийг одоо хэвлэл мэдээллийн хэрэгсээ өргөн гаргаж байгаа юм байлээ. Тэгээд энэ одоо сонсоход хүчтэй байна. Гэхдээ яг ямар үр дүнд хүрж байгаа вэ гэдгийг бас бодож ийн л да. Жишээлбэл COP16 гэдэг 2 жилийн өмнө Риядд болсон. Тэгээ 2 жилийн өмнө Саудын Арабид болсон COP16 дээр 20,000 гаруй хүн оролцсон, маш олон хүн орсон, рекорд гэсэн. Тэгээд нийтдээ бол 12 тэрбум Америк долларын амлалт гарсан энэ COP дээрээс одоо энэ цөлжилттэй тэмцэхэд ийм мөнгө зарцуулна гэдэг. Энэ 12-ыг чинь 10 тэрбумын арабын зохицуулалтын бүлэг буюу 22 арабын орон гаргана гэж
commitment авсан амсан юм байлээ. Гэтэл яг одоо өнөөдрийн байдлаар энэ сүлжилтийг дэлхийн сүлжилттэй тэмцэхэд бол 2030 он гэхэд наазах нь $355 тэрбум шаардлагатай гэж UNCCD буюу COP17 зохион байгуулж байгаа UN-ийн нүүбийн байгууллагын тооцоо байд юм байна. Тэрний одоо дөнгөж 3% нь л хүрж байгаа тийм амлалт гаргасан юм байлээ. Тэгэхээр Араб орнууд амлсан одоо хийж өгж л байгаа бах. Америкийн цус, Европын холбоо энэ төр нь болохоор механизм тодорхой болохоор нь авч үзнэ гэж хэлээд орхиод явсан юм байлээ. Ган гачгийн протокол гэж хийсэн юм байна. Хэлцэх гол асуудал тэрэн дээрээ тохиролцоогүй хойшлогдсон юм байна. Тэгээ энэ бүхэн COP17 дээр буюу Монголд хүрээд ирсэн байгаа юм байна. Тэгээд одоо хурал нэгдсэн 8 сарын 28 хүртэл үргэлжилнэ. Тэгээд одоо бол үр дүнг нь хийгээд ирт байгаа. Гэтэ нээлтийн санаа нь аль хэдийн тодорхой бас ерөнхийдөө жишээлбэл учрал хэлэхдээ COP17 өмнөх шийдвэрүүдийг давтах бас хэрэгжилтийг хурдсах ёстой гэж хэлсэн байлээ. За мөн энэ UNCCD-ийн нарийн бичгийн дараа нь болохоор дэлхийн шийдлийн одоо дэлхийн шийдийн дутагдaltaй биш хэмжээнд нь хүрэх хүслийн дутагдaltaй байна гэж ярьсан байгаа. Энэ хоёр хоёулаа зөв ярьсан өмнөх COP-ийн үзэл санааг хэлж байгаа. За яг энэ удаа болохоор жишээлбэл Монгол улс ногоон бод хөх бонд энэ төр худалдана гэж ярьсан гарсан байлээ. Энэ ямар учиртай юм гэхээр тийм ногоон санхүүжилтийг хийнэ гэж Хаан банк жишээлбэл Азийн хөгжлийн банкны дэмжигтэйгээр 12.5 сая долларын ногоон бонд гаргасан баг юм. 24 онд. За худалдаа хөгжлийн банк 24 оны 11-р сард олон улсын зах зээл дээр анхны ногоон нийгмийн бонд гаргасан. За санхүүгийн зохицуулах хороо бас хөх бонд гэж гаргаж байгаа. За устай холбоотой, ус гол мөрний хамгаалалттай холбоотой бонд 25 онд гаргаж байгаа. За энэ бол одоо зөв эхлэл. Гэхдээ бол одоо зөв бодиттой эхлэл гэж харж байгаа. Тэгээ олон улсын хөрөнгө оруулагч болохоор за яг ногоон бон худалдаж авна. Гэхдээ авахтаа юу харах вэ гэвэл нэгдүгээр зохицуулалтын тогтвортой байдал, хоёрт хэмжих, тайлагнах тогтолцоо, гуравт буцааж тэр мөнгө авах боломж нь байгаа юм уу гэж илүү хардгаа. Тэгээ Монгол энэ гурван нөхцөлийг бүрэн хангаж чадж байна уу үгүй юу гэж. Одоохондоо бол хэсэгчл хангаж байгаа. Тийм учраас IFC-ADB энэ төр болохоор шууд зах зээлийн хөрөнгө оруулагч биш. Харин манай гаргаж байгаа бондыг баталгаажуулагч нь болно энэ төр гэж ярьж байгаа. За ерөнхий сайд учраас хийсэн үгэндээ болохоор ногоон чөлөөлөлт, ногоон төсвүүдийн ногоон түлш болохоор ногоон зээл, ногоон санхүүжилт, тэгээд уур амьсгалын өөрчлөлтийн сангийн ногоон шилжилтийг оньсон 50 сая долларын ногоон хөрөнгө оруулалтыг эцэслэн батллаа гэж хэлсэн байлээ. Монгол улс хөгжлийн банк энэ жил 500 сая Америк долларын ногоон их усврийг бий болгосон байгаа юм. За ингээд Монголын ногоон санхүүгийн корпорац гэж байгуулагдсан. За энэ яадаг вэ гэхээр ерөнхий захирал нь болд энэ Мавгны болд хас банкны захирал байсан. Тэгээ энэ байгууллагын Монголын ногоон санхүүгийн корпорацийг уур амьсгалын ногоон сан, хас банк, CGF гэж компани, хөгжлийн банк, энэ дэлхийн ногоон хөгжлийн институт ингээ хамтраад ийм корпорац байгуулсан. Гэтэ энэ корпорац болохоор яг одоо танд нэг шууд ингээд ногоон хөгжил маань ногоон зэйг танд болгохгүй. Харин эхний шатанд банк болон банк бус байгууллагууд банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон төсөлдөд зориулсан урт хугацааны бөөнийн их үүсвэр нийлүүлэх үндэсний санхүүгийн механизм байгуулагдаж байгаа юм байна Монгол улсад. За тэгэхээр яах вэ гэдэг зэрэг энэ мөнгөөрөө яах гэдэг нь гэхээр гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт, эрчим хүчний хэмнэлт, хүртээмжтэй ногоон орон сууц, аж ахуйн нэгжийн эрчим хүчний үр ашиг, бага нүрслэгчийн технологи, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн, бага орлоготой эмзэг бүлгийнхнийг дэмжсэн ийм үйл ажиллагаанд болохоор зөв санхүүжилт олгоно гэж ярьж байгаа юм байна. Одоо дөнгөж эхэлж байгаа юм байна л да. Тэгэхээр яг хөө энэгээр тодорхой эхлэлүүд байна лээ. Бас энэ COP-ийн үеэр тэр шарахаданд 338 айлын ногоон орон сууц барихын эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан тэр тодорхой тийм арга хэмжээ бас сайхан харагдаж байна лээ. Тэгээд энэ яадаг хөхтэй зэрэг нөгөө хувийн хвшилтэй хамтраад одоо цаашаа ийм олон барилга барина гэж хотын захиргаа мэдэгдэж байна. Тэгээ үр дүнд нь одоо энэ 8,000 өрхийн яндан
Хэрвээ 4200 айлын ногоон орон сууцны ёсыг хэрэгжүүлнэ гэж байгаа юм л да. Тэгээд 8000 өрхийн яндан 5000 өрхийн нүхэн жорлонг бууруулна. Жилд 2.4 сая одоо киловатт цагийн эрчим хүч 5.5 сая литр усыг хэмнэн нэтэр гэж ийм тооцоо гарсан байлээ. Тэгээ бас мөн сэлб ногоон хотхон гэд тэрний төсийг танилцуулж ирсэн энэ үеэр ямар ч ихсэн тодорхой эхлэлүүд байгаамаа. Тэгэхдээ бол ер нь энэ бонд энэ бүхнийхээ үр дүнд бол одоо бонд босгоно гэдэг маань биш те ийм төсөл хийнэ гэдэг ингээд нэг компани бонд одоо шиг хаан банк бонд босгож байгаа. Гэхдээ тэр босгосон мөнгөөрөө цаанаа яг тэг юу хийж байгаа юм. Тэр мөнгө нь үнэхээр одоо ямар үр дүнд хүрж байгаа юм. Гэдгийг нэг чухал байгаамаа. Тийм учраас энэ бондоор мөнгө босгох сайхан биш. Сайхан. Гэхдээ бол яг төсөл чи явсан уу үгүй юу? Тэрний үнэхээр ногоон байна уу, ээлтэй байна уу? Тэгэд мөн энэ нүрс хүчний хийгээд ногоон төсөл хийснээр хэмнэж байгаа юм байна л да. Тэрийг хэмжиж байгаад яг тэрнийхээ хэмжээгээр нүрс хүчнийхээ хийг бууруулах ёстой том орнууд тэрийг худалдаж авдаг ийм кредит систем гэж бий болцсон. Тэрний хэмжилтийн тухай тэр монголчууд ярьж ийн лээ. Ер нь бол их сонин арга хэмжээнүүд болж байгаа. Тэгээд харъя ямар үр дүнд хүрэх нь вэ? Тэгээд бидний амьдралд яад өөрчлөлт орох нь вэ? Улаанбаатар хотын нөгөө агаар маань одоо яаж зэрэгс өрхөн болох нь вэ? Гэх мэтээр ийм асуудлууд байна. За ингээд би та бүхэндээ энэ 7 хоногт 3 онцлог сэдвийг одоо ингээд ярьлаа. Гол нь болохоор зөв яаж хандвал яаж хийвэл хурдан бэ гэж. За нэгдүгээр энэ хөтөлбөрийн хөлсний доод хэмжээ 1 сая төгрөг болчлоо. Энэ юу гэсэн үг юм бэ гэж. Хоёрдугаар шатхууны үн бол одоо үн өсөөд бензин дараалал нь алга болохгүй байна гэж. За гуравдугаарт нь дэлхийд авсан дээр Монгол улс гарчлаа. COP17 юу болж байна вэ гэж. Ийм уран сэдвийг ярьлаа. Анхааралтай сонссон баярлалаа. Баярлалаа. За одоо англиар нөгөө тавчхан хэлчихье тий. За. So for this de facto review for this week from August 14th to 21st, I have covered 3 issues of 3 events happened in Mongolia which may impact a major role, may impact substantially on the life we live in Mongolia. First, Mongolia had announced minimum wage, this time 1 million MNT per month, which is 26% hike compared with last year. It may have a completely different consequences than we do expect. That's I have explained what kind of consequences, bad consequences could we face. Second issue about deficit of gasoline or fuel. Still, we have increased price. Government had promised zillions things, but the line is still there. People are waiting for nights. So in some IMAX 2 nights to have gasoline. The third topic we have discussed is Mongolia is on the world platform. COP17 is happening now in Ulaanbaatar with 7,000 foreign delegates and more than 10,000 Mongolians. And what is exactly happening? What will be the result? That's where I have shared my thoughts. Thank you very much.